одежду, головные уборы. Юлия Золотаева 7 жилийн хугацаанд эсхий ашиглан хувцас, малгай, бүр зураг хүртэл урлаж, уламжлалт бурайд гар урлалыг хөгжүүлсээр иржээ. Түүний урсан бүтээлүүд эрэлт ихтэй Ирхүү, Якут, Владивосток дахь дэлгүүрүүдээр борлогддог. Тэрээр саяхан Орос улбаны улсын Оросын 100 шилдэг бар улсын уралдаанд ардын болон уран сайхны гар урлалын бүтээл номинацийн шагналтан боллоо. Миний бизнес төв болоо миний жинхэнэ түшиг тулгуур. Эхлээд өөрийгөө хөдөлмөр эрхлэгчээр бүртгүүлэхэд тусалсан. Дараа нь нөөцийн хувь хүний бизнес эхлүүлсэн. Өнөөдөр захиалга төсөл их учраас үйл ажиллагаагаа өргөжүүлэх шаардлагатай болсон. Развивать бизнес в республике. Орос ерөнхийлөгч Владимир Путинээс наачилсан үр ашигтай өсөлтөг чадвартай эдийн засаг үндэсний төслийн хүрээнд бурайд дахь бизнес эрхлэгчдийг төрөөс дэмжиж байна. Өнөөдөр бурайд улсад эмэгтэй бизнес эрхлэгчдийн эзлэх хувь 50%-тай тэргүүлэх бүс нутгийн нэг болжээ. 50%. Эмэгтэй бизнес эрхлэгчдийн тоо өсөж байгааг хэд хэдэн хүчин зүйлтэй холбоонд тайлбарлаж болно. Нэгдүгээр аж ахуй эрхлэх татварын онцгой горим бий болсноор бизнес эхлүүлэх нөхцөл нэн ойлгомжтой ээлтэй болсон. Хоёрдугаар бизнес санхүү манлайллын шаардлагатай мэдлэг, ур чадварын олгох сургалтын хөтөлбөрүүд хэрэгжиж байна. Түүнчлэн эмэгтэйчүүдэд зориулагдсан бизнес эрхлэгч ээж хөтөлбөр нь бизнесээ тухтай эхлүүлэх боломж бүрдүүлж байна. Чаще всего бизнес. Бизнес эрхлэгч эмэгтэйчүүд ихэвчлэн үйлчилгээ, худалдаа болон үйлдвэрлэлийн салбарт амжилттай ажиллаж байна. Тухайлбал бурайд дахь анхны хувийн протез үйлдвэрлэдэг компанийг Екатерина Гаскова байгуулжээ. Салют Орто компани салбарууд бүс нутгуудад болон гадаадад ажиллаж 7 жилийн хугацаанд 2000 хүн хиймэл эрхтэнтэй болжээ. Тэд зогсолтгүй цааш хөгжсөөр байгаа юм а. Бид энэ хэдэн жилийн туршид бүс нутаг болон улсын төвшний олон шагнал хүртсэн. Үйлдвэрлэл худалдааны яамны дэмжлэгтэйгээр пневматик модулыг бүтээж нэвтрүүлсэн. Одоо бид бионик өвдөгний модулыг үйлдвэрлэхээр бэлтгэж байна. Манай зорилго бол өвчтнүүдээ энгийн амьдралд нь буцаан оруулж, нийгмийн өндөр ач холбогдолтой төслөөр тасралтгүй хөгжих явдал юм а. В этом году при поддержке Минпром. Энэ онд Салют Ортон Техновосток 2030 грантын шалгаруулалтад бурайдаас шалгарсан 4 компани нэг болж инновацийн төсөл хэрэгжүүлэхэд зориулсан 8.5 сая рублийн дэмжлэг авчээ. Өнөөдрийн байдлаар тус бүгд найрамдах улсад 34,000 орчим бизнес эрхлэгч бүртгэлтэй байна. Тысяч предпринимателей. Елена Краснопеева, Доржичи Допов, Новости дня. Уламжлал түүнийг дурсаж, тайзан дээр дахин сэргээж байх үед л амьдарсаар байдаг. Энэ үгээр задгаа талбайн гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт эхэллээ. Үзэсгэлэн нь Байкал театрын өв сангаа сэдвэлсэн бөгөөд олон 10 жилийн турш дэлхийд гайхагдсан домогт үзүүлбэрүүдийн архивын зураглалуудыг дахин сэргээн болгосон бүтээлүүдийг дэлгэн харуулж байна. Мартагдсан мод эргэн ирдэг болж эдгээр үзүүлбэрүүд хүмүүсийн ой тойнд хадгалагдсан үлдсэн байдаг тул дахин сонирхол татдаг юм. Түүхтэй нь хамт үзэгчдэд хүрэхээр нэг бүтээлийг танилцуулахад л догдлон хүлээж авдаг юм а. Энэхүү үзэсгэлэнгийн санааг Байкал театр өөртөө гаргажээ. Төслийг Веб ЦГРФ хотын үндэсний музей болон креатив үйлдвэрлэлийн төв дэмжсэн байна. Веб ЦГРФ-ийн дэмжлэгтэйгээр сайн уу гэр гэдэг том төсөл хэрэгжиж байна. Нэг талаас театр, музей, шинэ барилгуудын тухай бол нөгөө талаас өв соёлыг олон нийтэд түгээх талаар илүү анхаарч ажиллаж байна. Энэхүү удамшны үзэсгэлэнгээр дамжуулан бурайдын дахин автагдшгүй өв соёлыг хотын иргэдэд сануулж байна. Уран бүтээлчид түүхэн өвөөс урам авч үүнийгээ бусдад түгэв. Намайг үнэхээр урамшууллаа. Жишээ нь надад Накосник их таалагддаг. Өөрөө хийж үзэх бодол олон жил байсан. Одоо бүр илүү ихээр хүсэх боллоо. Нарийн деталь бүрийг ажиглагч сайхан байна. Байкалын тайзны хувцснууд уламжлалт төдийгүй үнэхээр үзэмжтэй. Гэрэл зургийн үзэсгэлэн бол нээлттэй соёлын орон зайтуул хотын бүх иргэд үзэх боломжтой. Өнөөгийн ертөнцид соёл хэрхэн хадгалагдаж хөгжиж байгааг дурсамж, урам зориг, урлагийн хүчээр эргэцүүлэхэд хүргэнэ. Алена Михайлова, Данил Щербаков, Новости дня. Орос Монголыг олон жилийн найрамдал, амжилттай худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны түүх холбодог.
Найрсаг хөрш, найдвартай стратегийн түнш гэж амбан захирагч өнөөдөр онцлоо. Монгол улсыг хэлж байгааны нэм Монгол-Орос хоёр олон жилийн хамтын ажиллагаатай бөгөөд худалдаа аж үйлдвэрийн хамтрал, Евразийн орон зай дахь интеграц, аялал жуулчлал зэрэг салбарууд форумын гол сэдэв боллоо. Эрхүүгийн мужийн бүрдүүгүүс тасханд Орос Монголын бүс нутгуудын анхны форум эхэллээ. Орос Албаны улсын муж Монгол улсын аймагуудын төлөөлөл оролцож байна. Манай компани уул уурхайн салбарт ашигладаг тесрэх бодисын бүрэлдэхүүн үйлдвэрлэдэг. Үйлдвэр маань туваад байрладаг юм. Энд бид Монголын түншүүдтэй уулзаж нийлүүлэлтийн гэрээ байгуулахаар төлөвлөж байна. Манайх аялал жуулчлалын баазтай. Бид Оросын жуулчдыг Монголд илүү ихээр хүлээн авч харин монголчуудыг Оросын байгаль нуурт илүү ихээр аялуулмаар байна. Форумын хүрээнд хамтын ажиллагааны ирээдүйтэй чиглэлүүдийг хэлэлцэж олон талт хэлэлцээрүүдийг байгууллаа. Сибирийн холбооны тойргийн бизнес эрхлэгчдийн ашиг сонирхол манай хөрш Монголтой нэгт холбоотой. Хамтран ажилладаг олон чиглэлүүд бизнес эрхлэгчдийн хувьд өндөр ач холбогдолтой байна. Форумын ач холбогдлыг Монголын талч онцлон хэлж байна. Форумын үеэр 2030 он хүртэлх бүс нутгийн хамтын ажиллагааны хөгжлийн хөтөлбөрийг баталлаа. Энэ нь Монгол-Оросын бүс нутгуудын хамтын ажиллагааг шин шатанд гаргах явдал юм. Талууд хоёр талын баримт бичгүүдийг солилцлоо. Өнөөдрийн арга хэмжээний үеэр 2026-аас 30 оны бүс нутгийн хамтын ажиллагааны дунд хугацааны хөтөлбөрийг хоёр тал байгууллаа. Энэ нь 70 орчим хамтын ажиллагааны чиглэлийг багтаасан юм а. Форумд эрхүү мужийн амбан захирагч Игорь Кобзев, Орос Албаны улсын засгийн газрын орлогчдор Алексей Оврчук оролцлоо. Тэд хоёр талын харилцаа сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж байгааг тэмдэглэлээ. Бид хил нэвтрэх барааны гайлын бүрдүүлэлтийн асуудал, мөн мал эмнэлэг, ургамлын хорой цэрийн хяналтын уялдааг сайжруулах талаар хэлэлцлээ. Евразийн эдийн засгийн холбооны техникийн зохицуулалт, стандарттай Монгол түншүүдийг танилцуулах нь чухал. Өөрөөр хэлбэл тарифаас бусад саадыг бууруулснаар харилцан худалдааг нэмэгдүүлнэ. Газар зүйн байрлал стратегийн хувьд манай бүс нутаг хамтын ажиллагаагаа бэхжүүлэхэд нэг тохиромжтой юм а. 70 гаруй арга хэмжээг багтаасан энэхүү төлөвлөгөөний дагуу хоёр тал илүү чанартай үр дүнтэй ажиллах болно. Эрхүү хотын мөнх галын дурсгалд цэцэг өргөснөөр форумыг өндөрлөө. Өнөөдөр бол бэлгийн захиалга өгөх өвлийн өвөд захиа бичих өдөр юм. Өвлийн өвгөөс та юу хүсэх вэ? Энэ бүхтэн дуусаасаа инх тайван эрүүл мэнд. Багада юу хүсдэг байсан бэ? Шоколад, Та юу хүсэх вэ? нисдэг тэрэг. Та нисдэг тэргээр яах нь вэ? Дотроо 500 кг зайрмагтай шүү. Өвлийн өвөөгөөс би хүн бүрийг эрүүл саруул инх мэнд байгаасаа гэж хүсье. Энэ ипотегийн хурдан хаамаар байна. Багада өвлийн өвөөгөөс ойр ойрхон тог тасраасаа гэдэг байж үлээ. Тог тасрахаар бид лаас загаад гэр бүл нэгдэж байгаа юм шиг санагддаг байж. Багын сайхан дулаан мэдрэмж. Эхлээд өөртөө эрүүл инхийг хүсмээр байна. Мэдээж хэрэг эрч хүч амьдралдаа баяр усгалан. Багада юу хүсдэг байв? Одоогийн энэ хурдастай өсөж байгаа хүүхдүүдийн хажууд бид хялбар байжээ. Чихэр жимсэл бидтэй. Нэг хүүхэлдээ. Өвлийн өвөө, би энэ жил юу авмаар байна гэх вэ? За яах вэ? Мөнгө байг л дээ. Багада юу гуйдаг байв? Чихэр жимсэл үз. Эрүүл инх доктортой байдал бүгд аз жаргалтай инх тунх байгээ. Хамгийн гол нь хүүхэд бүр тоглоомтой байг. Чихэр жимс, бэлгээ хүсэх хүсэлтэй байгээ. Харин та өөртөө аз жаргал, хайр сэтгэл байлгүй. Би өвлийн өвөөгөөс гэр бүлтэй аз жаргал, хайр сэтгэл. Ер нь ойр дотныхон ч биш, хүн төрлөختөнд энэ бүхнийг хүсмээр байна. Багада өвлийн өвөөс юу хүсч байв? Ундаг дугуй. Би эрүүл инх бас үнгүй имлэг хүсмээр байна. На кадрах кинохроники 1900. 1989 оны кинод үрсний бичлэгт хөгжмийн зохиолч Грант Григорианы 70 насны ой зориулсан дурсгалын самбарын нээлтийн үеийг харуулжээ. Якутскийн хөгжмийн урлагт өнгөрүүлсэн 9 жилдээ тэр бид бүхнээс илүү якут болж чадсан. Энэ бол мэрэгжлийн якут хөгжмийн үндсийг тавигчийн замналыг оновчтойгоор илэрхийлсэн Дмитрий Сивцев Суаран Амалоны үг юм. Түүний хувь заяа их сонирхолтой. Армян үндэстэн Сухамид төрсөн, Азербайжанд суралцсан. Одоо ийм зүйл баг боломжгүй байлгүй дээ.
Тэр 1954 онд Якутскт ирсэн. Тухайн үед Якутскт нэг ч хөгжмийн зохиолч байгаагүй. 1951 онд Марк Николаевич Жирков талал төгсч маш том хоосон зай үүссэн байсан. Гэхдээ энэ кинод үрсэн өнгөрсөнтэй холбох цорын ганц гүр бишим Григорианы өвөг дээдсийн нутагт түүний үеэл хүү Иван Степанян хувийн өдрийн тэмдэглэлийг нь олжээ. Эдгээр баримтан мэрэгжлийн якут хөгжмийн үндсийг тавьсан суутны уран бүтээлд шинэ өнгө нэмж байна. Бид маш ойр дотн харилцаатай байсан. Би түүнийг маш их хүндэлдэг, хайрладаг байлаа. Тэр ч мөн адил. Тэр миний дотны хүн, сэтгэлийн минь багш минь байлаа. Одоогийн байдлаар Якутск түүний гараар бичсэн тэмдэглэл хөгжмийн санаа оноо, ардын аман зохиол болон хөгжмийн боловсролын талаарх бодрол бүхий 6 дэвтэр хадгалагдж байна. Эдгээр нь уран бүтээл, туйргалын он цагийг нэрээжлэн тогтоож, хөгжмийн зохиолчийн дүрийг улам тодруулах үнэт их сурвалж гэж мэрэгжилтнүүд дүгнэж байна. Агуу хөгжмийн зохиолчийг илүү сайн ойлгоход түүний хамгийн нандин зүйлийг хувийн өдрийн тэмдэглэлийг судлах шаардлагатай. Энэ дэвтэрт хэдэн цагт унтах вэ гэх мэт өдрийн тэмдэглэл, зохиолчийн гараар бичсэн нот, тунгуудахгүй хөгжим судлаачид тайлж унших их бичмлүүд бий. Энд мөн хошин тэмдэглэлүүд ч бий. Жишээ нь чи мэдхүү найз минь надад Мефистофел нэртэй нохой бий. Чи явах юм уу, үгүй юм уу гэж асуухад тэр нэг үл явна, эсвэл явахгүй. Үнэхээр онцгой хүн байжээ. Цаашид эдгээр тэмдэглэлийг бүрэн тайлан зарим хэсгийг олон нийтэд хүрэхээр төлөвлөжээ. Их бичмлүүдийг үндэсний намын сангийн архивд хадгалуулж судлаачдад ашиглуулах юм. Үн толдвор дээр тулгуурласан судалгааны үр дүн эх оны 4-р сард буюу түүний төрсөн өдрөөр нийтэлнэ. Магадгүй нэг дэвтрийг музейд тавих байх. Гэхдээ хуучирсан учраас заавал шилэн хоргонд харин тайлбарласан хувилбар хуулбаруудыг ашиглуулах боломжтой. Магадгүй ирээдүйд одоогоор хэвлэгдээгүй, олдоогүй төгөлдөр хуурын зохиолууд ч ил гарч ирэх болов. Альбаа шинэ баримт гарч ирснээр түүний хөгжмийн арга барил дараагийн үеийн якут хөгжмийн зохиолчдод үлгэр дуурайлал болсоор байх болно. Надежда Саханская, Артумен Наговицын, Якутск. Свои первые снежные каникулы школьники. Шинжааны 2 бүс нутгийн сургуулийн сурагчид анхны цас амралтаа Өрөмж болон Алтай хотуудад өнгөрөөж байна. Тэд энд цанаар гулгаж тишүүр унан байгалийн үзэсгэлэнт газруудаар үнэгүй аялж суугаалж байна. Эцэг эхчүүдэд нь ч хөнгөлөлт үзүүлжээ. 9 хоногийн турш хичээл даалгавар байхгүй өвлийн улирлын баярыг саадгүй мэдрэх боломжтой болжээ. Радости снежного сезона. Энд цанаар гулгаад ихэм сурлаа. Цагаа сайхан өнгөрүүллээ. Дахин ирж цанаар гулгана гэж найдаж байна. В следующий раз. Введение дополнительных. Нэмэлт өвлийн амралтанд өвлийн аялал жуулчлалын салбарт шинэ уур амьсгал авчирчээ. Алтай хотын зарим зочид буудал өрөөний үнэ хямдруулж хотын автобуснууд сурагчдад үнэгүй үйлчилж байна. Энэ бүх зохицуулалт нь аяллыг илүү хямд боломжийн болгодог. Доступными. Өвлийн амралт хүүхдүүдэд тишүүр цанаар гулгах боломж олгоод зогсохгүй, биеийн тамирт нь тустай. Соёл аялал жуулчлалын газраас өгч буй хөнгөлөлтүүд аялын зардлыг ихээхэн бууруулж, амралтыг тайван боломжийн болгодгоо. Улучшить их физическую форму. Скидки от местных департаментов. Идэвхтэй аяллаас гадна танин мэдгүй аяллууд ч сурагчдын сонирхлыг ихэд татаж байна. Түүхийн дурсгалт газрууд, музей үзэх аяллууд нь мэдлэг, соёл, зугаа цэнгэлийг хослуулсан өвөрмөц туршлага болжээ. Цас амралтын санаачилга нь хүүхдүүдийг өвлийн спортоор хичээллүүлэхээс гадна гэр бүлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх чухал хөшөөрөг болж байна. Семейного туризма. Шандин Лун, Сижитен. Оросын нийслэлийн зүрх болсон Улаан талбайд Хятадын 20 жуулчид зориулсан хөтөчтэй аялал цаг хагас үргэлжилнэ. Тэд хөтчийн яриаг анхааралтай сонсож, зураг дарж, бие даан аялна. Дараа нь Царицына хүрээлэнгээр зочилж, цаашаа Мурманск руу нисэж, туйлын туяаг үзнэ. Би эзэнэл Москва хотыг үзхийг хүсдэг байсан. Энэ аяллаар соёл, улс төр, хүний харилцаа болоод энэ орны байгалийн гайхамшиг мэдэрмээр байна. Прекрасные природные пейзажи этой страны. Оросын гудамжны дүр зураг Хятадынхаас эрс өөр юм. Хэдийн шинэ жилийн уур амьсгалд автжээ. Я уже успел Би Орос хүмүүсийн найрсаг харилцааг хэдийн мэдрээд эхэлсэн. Хятад Оросын наримдал мөн хүргэжлээсэ. продлиться вечно.
Хятадын жуулчдын хувьд Орос орны аялал нь хэдийн Москва, Санкт-Петербургээр хязгаарлагдах байлсан. Бүгд найрамдах Хятад ард улсын иргэд Оросын хөдөө нутаг уламжлал, соёлын олон өнгө будагтай танилцж байна. Хятад жуулчид соёлын агуулгыг их чухалчилдаг. Тэд түүхэн газрууд, музей, галерей, театрын тоглолт үзэх дуртай. Олон хүн Москва орчмын алтан цагиргын маршрутыг сонгон Сергеев Посад, Владимир Суздаль руу явдаг. Сергиев Посад, Владимир Суздаль. Еще больше возможностей. Визгүй зорчих журам Хятадын жуулчдад илүү их боломжийг бий болголоо. Шин журам нь аялал жуулчлал болон бизнесийн зорилгоор бүлгээр болон хувь хүнээр 30 хүртэл хоног Орос зорчихыг зөвшөөрч байна. Группой или индивидуально. Указ президента. Ерөнхийлөгч Путиний гаргасан визийг цуцлах тухай зарлиг нь харилцан хийж буй арга хэмжээ бөгөөд 2026 оны 9-р сарын 14 хүртэл хүчинтэй. Үүнээс өмнө Хятад улс Оросын жуулчдад ижил боломж олгосон. Из России. В итоге Үр дүнд нь Орос руу аялагчдын тоо өсөж байгаа шиг Хятад руу зорчих Орос иргэдийн тоож сүүлийн 2 сард огцом нэмэгджээ. Зөвхөн Бээжинг олон улсын нисэх бодлын мэдээллээр 80% өссөн байна. Оросын тур операторууд Хятадаас орж ирэх аяллаа урсгал нэмэгдэхэд бэлэн болжээ. Баг бүлгийн аялал тодорхой хэмжээнд өснө. Гэхдээ хувь хүний аялал илүү огцом өснө. 50 хүртэл хувиар нэмэгдэх төлөвтэй байна. Бид эх хүний захиалгууд өсөж буйг аль хэдийн харж байна. Оросын бүх бус нутгийн аялал сонгож байна шүү дээ. Визгүй дэглэмийн шийдвэр нь аялал жуулчлалын дэд бүтцийг хөгжүүлэхэд түлхэж өгнө. Төлбөрийн систем, тээврийн хүртээмж, хотын 5 тухтай орчныг сайжруулах шаардлагатай. Энэ бол хувь заяаны чухал шийдвэр гэж бодож байна. Манай хоёр улсын харилцааг илүү гүнзгий болгоход туслана. Мөн иргэд бие биенийгээ илүүсэн ойлгох боломж бүрднэ. представители туриндустрии уверены в взаимном. Аялал жуулчлалын салбарын төлөөлөгчний хэлж байгаагаар Хятад Оросын харилцан визгүй журам нь сар тахлын өмнөх үзүүлэлтээ сэргээх байтугай давж гарна гинэ. Бизнес аялал хэлхээ холбоо төвчснээр хоёр талын эдийн засгийн хамт ажиллагааж улам бэхжихнэ. Екатерина Глазунова, Варвара Кривчикова, Павел Глазунов, CGTN, Москва.